Сайн байна уу? Өглөөний мэнд, Монголд байгаа бол өдрийн мэнд. Эхний үнэ хүндэтгээд тэгээд шууд ярих сэдв рүү оръё. Би энэ удаад янз бүрийн сэдвээр ярих гайгүй өөрөө нөгөө түрүүчээсэн хийсэн лайвнуудаа сонсоод бас хэл үгний алдаа их маш гарсан байсан. Тэрнийг хэлэх гэсэн юм аа. Жишээ нь нэг лайвн дээр тэр хөлөөгөө гээд хааныг ноён эднэр гэд бидний үед чинь бидний насны хүмүүс бол ойлгох бах. Бид нарыг нөгөө урд байж социализм үед сургууль сурж байхад оюутан байхад тэр Чингис хааны талаар бид нар бол тийм сайн мэдлэг байхгүй. Урдны түүхийн маань биднэрт мэдүүлдэггүй. Нууц товчоод цөөхөн хүмүүсийн тийм гар дээр байсан. Тийм болохоор би бол түүх сайн мэддэг хүн биш шүү. Ер нь энэ тентийн хүмүүсийн лайв тэгэл бичсэн ном эднэр энд чинь бас тэр болгон олдохгүй шүү дээ. Тэгээд тийм алдаа гаргаж байгаа бол уучлаарай. Тэгээд хоёр дахь хамгийн сүүлийн лайвн дээр тэр шашны талаар ярихдаа бас нөгөө нэг би чи 23 жилийн өмнө Монголоос гарцсан шүү дээ. Тэгээ бидний үед бас шашин шүтлэг инээд дээрээгээд янз бүрийн юмнууд бас байгаагүй. Тэр шарын шашин гэдэг яг буддийн шашныг тэгээд нэрлэлсэн байлаа. Эренбүүчиг бас шашин гэдэг. Нөгөө эренбүүчиг чи хүн болгон мэдж байгаа шүү дээ. Тэгээ шарын шашны нэлээд зэрэг агсан тэр дээд ламыг хэлж байгаа те. Тэгэхээр шашин дээр би бол ерөөсөө хүмүүсийг шашин битээ шүтээ ингээд тэгээд тийм юм ерөөсөө ярих гайгүй. Хүн болгоны өөрийнх нь шашнаа шүтнөө, бөөгөө шүтнөө, эсвэл одоо яадгийн Христ шашнаа шүтнөө. Тэр бол ерөөсөө хүн болгоны сонголт нь өөрт нь байгаа шүү дээ. Тэрнийг бол би ерөөсөө зүгээр л өөрийнхөө амьдрал тохиолдсон ийм би харсан шүү. Энээс санаа аваараа гэдэг ингээд хэлсэн. Тэрнийг бас ухаантай монголчууд минь ойлгоорой. Тэгээ манай монголчууд бас хэлдэг шүү дээ. Дээр үед нөгөө нэг буруу яриад зүг ойлгоно гэдэг. Тэгээд уучлаарай миний ярианы алдаануудыг болоод ингээд тийм шөмжилж болно. Тэгээд хамгийн гол юм нь би ингээд намайг бас ингээд монгол хэлнээс би чинь бас хүүхдүүдтэйгээ гадаадаар ярьдаг. Тэгэхээр чинь монгол хэлнээсээ тун их холдсон. Харин ээж маань монгол хэлний багшийн ачаар би бас арай гайгүй байх гэж найдаж байна. Хүнд ойлгохоор юм ярьж байгаа байхаа гэж бодож байна. Тэгээд энэ гоё дэвтэр энэ манай найз эмэгтэйгийн монгол охин нь Амстердамд сураад ийм гоё дэвтэр энэ нөгөө тэмдэглэлийн дэвтэр ахгүй. Би тэгээ энэ дээр айгуу дуртай ямаа бичдэг энэ ийм гоё хөдөлмөрч хүүхдүүд зөндөө байна. Энэ гоё дэвтрийг ингээд би тэр дэмжээд тэгээ худалдаж авсан гоё бүх юм ин гараараа хийсэн. Орчин үеийн хүүхдүүд чинь маш мундаг байна шүү дээ. Тэгээ би яг нөгөө лайв хийхдээ ерөөсөө би нөгөө урд нь ингээд тэмдэглэж барьдаггүй байхгүй. Тэгээд нөгөө сэтгэлийнхаа хөдөлгөөнөөр хит ирэх тогтолтоо автаад буруу зөв ярьсан бол уучлаарай тэрнийг ойлгоорой гэж хэлгээд өнөөдөр тэр алдаанууд одоо өнөөдрийн лайвн дээр болохоор энгийн юм ярих гэдэг өнөөдрийн дэлхийн ертөнцийн би бас жоохон тэмдэглэсэн л дээр яг ямар юмар ярмаар байна те арай жоохон хүмүүст цэгцтэй ярихын тулд би ойлголт өгөх гээд байгаа ш би зүгээр л нөгөө нэг одоо тэрний таних юм уршаад яхаа за бид нар 30 жил монголчууд урд нь маш зөв амьдарч байсан байна гэдгийг энэ одоогийн дэлхийн байдал одоо бид нар чинь одоо дэлхий тэр чигээр энэ коронавирусаар өвдөөд ихэнх хүмүүс айгу энэ ямар ч үсэн Европт карантинд суудсан байж байгаа. Тэгээд ойлгож эхэлж байгаа байхгүй юу. Маш олон зүйлийн коронавирус чинь бид нарт бас айгу олон зүйл гоё эерэг юм ойлгуулж штэ. Би урд нь ингээл ажиллаад байдаг. Тэгэл айгу их мөнгө монгол хүмүүсийн бол нилээ их мөнгө авноо зөндөө мөнгө аавн. Тэгээ ерөөсө хоолнд хүртэхгүй. Тэгэл ингээл хэрэгтэй хэрэггүй айгүй их зарлага гаргадаг байсан байгаа байхгүй. Тэгсэн чинь сая коронавирус ч одоо бараг сарын өмнөөс би ингээ гэртээ суусан чинь гайхмаар жоохон мөнгийг идэхиймэн зарцуулаад
Тэгээ нөгөө бүх нөгөө хэрэггүй хэрэггүй юмд мөнгө зарцуулдаг тэр нөгөө нэг дэлгүр мэлгүр бүх юм чинь хаацсан байгаа юм чинь би нөгөө интернет худалдаа хийж чаддгүй тэгээд сонирхолт байхгүй. Тэгээд гэр орноо янзлаад яг гэр орноо бүгднийг ингээ сайхан янзлсан чинь мэдхгүй өмсөөгүй ямар их хувцастай юм бэ. Би өөрийгөө айгүй бага хувцастай гэж бодсон чинь бүр тэднэрээ харчаад тэгээд нөгөө одоо би өвөл болохоор ингээ сая өвөл гэртээ суугаад ингээ гэртээ суугч гэж 11 сар хүртэл 12 сар хүртэл би байдаг жингээс 10 хил таргалцсан байхгүй юу. Тэгэхээр би ингээ нөгөө зуны хувцас би ерөнхийдөө бүр багаасаа жоохон тийм нэлмгэр хувцас баг өмсдөггүй. Би барьсан дөө одоо юу гэдэг тэр надад эвтэйхэн байдаг болохоор ингээд өмсдөг. Тэгсэн чинь зуны хувцас маань бүгдээр надад орохгүй болсон байхгүй. Тэгсэн чинь би одоо ингэж штэ нөгөө гоё сайхан харагдахаас илүүтэйгээр нөгөө дахиж зуны хувцас авахгүй тулд жингээ хасаад спорт хийж байгаа байхгүй юу. Тэгээд тэр чинь нэгдүгээрт би ер нь бол яг зун болохоор жоохон гөөх мөх спорт их дуртай л да. Тэгээд хамгийн гол энэ удаагийн зорилго маань зуны хувцснуудад багтах. Ямар их хувцас байна, ямар их юм цуглуул авъя хүмүүс юм. Одоо бол би коронавирус зүгээр болоод дэлхийн энгийн амьдралдаа орсон ч гэсэн би бол хувцсанд тэгж мөнгө өрөхгүй гэж бодож байгаа. Яагаад гэвэл бид нар нэг завгүй байсан урд нь ерөөсө бодож сэтгэх ингээл завгүй ингээл өглөө ажилдаа явчихдаг. Тэгэл орой хурж ирэл гэр юм хумаа юу ягаал ингээл ядраал унтаад өгчдөг. Тэгэл тэр нөгөө мөнгө чинь ингээд байгаа байхгүй юу? Бид нар мөнгөний төлөө ажиллаа айгүйх ажиллаад байгаа. Тэгээд тэр алсан мөнгөө нөгөө модо зоодо гэл ингээл төмөн хүмүүсийн мөнгө ингээд мөнгийг буцаагаад тэр нөгөө атгаж байгаа хүмүүстээ өгöd байгаа байхгүй юу? Тимч хувцас гоё, иймч хувцас гоё гэл нэг бид нар чинь зургтөө зээ суугаад ахаар рекламаар ингээл бид нар чинь тархиг угаагаал тэгэл тэрэнд ерөөсөө мэдэхгүй байгаа юм чинь дэлгүүр орохоор л энэ гоё, тэр гоё, энэ зуны мод, энэ өвлийн мод гэл ингээл аваал те хитэн ч одоо хоёрхан хөлөнд ч одоо хитэн ч хос гутал байгаа ганцхан биенд ч одоо хитэн ч бодволох байгаа. Тэгээд би тэрнийг ойлгосон. Тэгээд энэ болохоор надад ямар ч байсан коронавирусаас гаргаж байгаа тэр надад өгсөн эерэг тал нь гэртээ суусны ачаар маш их эрт унтаад айгуу гоё эрт сэрдэг болсон. Нөгөө дээр үед монголчууд ч айгуу зөв амьдарч байсан байж тээ. Нөгөө оройдоо мэдээж начиг эрт унтахгүй л дээ. Тэгэл их баг цагийг сайхан унтчихдаг. Нөгөө байгалаасаа тэжээл юугаа бүх юм авчдаг гэсэн болохоор тэгэд манай эмийг сандын би өвөл гэрт нь очиод сууж ах чинь хөрхэн амтан өвөл гэрт амьдардаг штэ. Тэгэл миний дээрээс чи нөгөө хурганы хүнжил бүх юмаа ингээд овоолчноо тэгэл ингээл өглөөс ирэхэд чи эмээ өвөл мэдээч гэрт амьдрахаар чи пармаар байх биш. Бүр 5 цагт босцсон л галаа өртөл дандаа л галынхаа өмнө энэ юу зуухныхаа өмнө суугаад би ингээл сэрэх юм бол миний хөө эвтчээ сэрээд босоод яахын хүтэн байна гэл тийм гоё хүмүүсээс байхгүй. Тэгэхээр бид нар бас тэр зан заншлаасаа холдоод удааг байгаа болохоор хүмүүс бас эрт унтаад Монголд бол ингээд би Монголд байсан. Гэхдээ энд ерөнхийдөө би нэг орой унтдаггүй л байсан л да. Тэгээ Монголд очихоор ч ингээд шөнийн 3-4 цагт ингээд амьдрал нь явагдчихдаг. Тэгээд 12 цагт тэр бол надад айгүй ойлгохдохгүй асуудал байсан. 12 цагт бид нөгөө 100 гэрэлт гудамж эднэр гэдэг байдсан. Тэгээд 12 цагт жоохон хүүхдүүдэд давхуулаа яваад байдаг. Энд чинь 8 цагт 7 цагт хүүхдүүд нь унтчихдаг. Тэнд би нөгөө тийм юм ерөөсөө нөгөө удцсан болохоор надад бүр ингээд айгүй хариуцлагагүй эцэг ихний ямар ч хариуцлагагүй юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэл би бас их оройны кино үздэг байсан. Тэг кино театрт ингээд нялх хүүхдэд тэрвэрсэн унтуулсан. Миний санаанд орохгүй. Германууд гэх юм бол шууд бараг тэр нөр ёстой хүүхд мөхтийн эрхийг юу байсан газар нь авчид өгчин эцэг их юм. Энд би нэг удаа ингэсэн байхгүй, нэг асуудал болсон. Би нэг хүүхдээ ингээд жоохон бахад нэг хүүхдээ тэрэгэн дээр нөгөө хүүхдээ ингээд хөтөлцөн явж байгаад нөгөө гэрэл хараагүй, улаан гэрэл хараагүй. Яг ногоон асаал дууссан байна л да. Тэгэл гарсан ч юм байхгүй. Нэг хойно 2-3 герман хүн байжсэн чинь хариуцлагагүй, юугүй хүүхдэд ямар ч үлгэр дуурай байхгүй гэлсэн нэр хойноос чир гашгарч өгч байгаа юм чинь. Ингээд тийм юмнаас бас сурах юм байд Европ хүмүүст. Тийм болохоор монголчууд маань
эрт урд нь бол биднэрт их сайхан хүмүүжил олгож байсан байна. Одоо тэгээд нөгөө дэлхийн нийтээр одоо хүмүүс бүгдээрээ л мэдж байгаа байх. Дэлхийн нийтээр энэ нэг материалын амьдрал чи ямар ч хэрэггүй байна гэдэг жирийн хүмүүс ойлгоод эхэлж байна шүү дээ. Японд, одоо Америк, Герман, том орнуудад минималист амьдрал гэдэг ингээд хүмүүс ингээд яриад эхэлсэн. Тэгээ нүүн маш их материалын зүйлийн хойноос хөөцөлдөж амьдарч байсан болохоор би үзгсэн гэсэн тэрнийг хэрэгжүүлж чадахгүй ингээд ойлгож чадахгүй. Гэхдээ би яг нэг хэлсэн шүү дээ, нөгөө айл цэвэрлэлтгээ гэдэг. Тэгэд айлуудыг харахаар баг ингээд нөгөө тэр айлууд шин 3 давхар эдгээр байшинтай байгаа байхгүй. Тэг хамгийн доотлолт нөгөө нэг ийм зойр гэдэг нь нөгөө манай монголчуудын газар руу ухдаг биш шүү дээ. Хамгийн доотлолт ингээд юм хуч юм хадгалдаг. Зарим айл бүр дэлгүүр шиг байдаг. Нөгөө хувцснууд нь ингээд хуч хувцснууд нь тэгэл шиг. Дээр би нэг айл дуур ингээд яг тэр айлд би бодсон байхгүй. Айгүй үнэтэй мэдээж айгүй их мөнгө яаж байгаа. Тэгээд нэг айл ийм их юм цуглуулсан байхад чинь одоо тий ямар тэрнээс бас би санаа авсан байхгүй. Ямар их материаллаг бид нар чинь ингэж илүү бид нар чинь байгаа юмдаа сэтгэл хангуй бид нарын эмээ өвөө бид нар амьдралаа мэдж байгаа. Эднэр бол яг одоо минималист амьдрал гэдэг тэрнийг хаяхаараа ингээд нөгөө хуч хувцснуудаа бүгдийг ингээд гаргаж хайдаг байхгүй. Би бол тэгэрэй гэж монголчуудад хэлэхгүй. Сайхан засаад сэлбээд буцаагаад арчлаад ингээд өмсөх хэрэгтэй. Тэрнийг бол эднэр шиг ингээд хитэн үеэрээ ингээд юм хадгалсан байгаа ш. Амар их мөнгө цуглуулаад ямар тийм бараг л дэлгүүр шиг байгуулсан байгаа биш. Тийм болохоор би өөрийнхөө санаанд тэр одоо ер нь бол дэлхийн амьдрал маань өөрөө буцаад ингээд минималист амьдрал руугаа орж байгаа байхгүй. Тэгээ ингээд онгоц нисгээ болж янз бүрийн одоо энэ машин тэргэнд бас их багасж байгаа. Тэгсэн чинь сая би жоохон юм мэдээнүүд үзлээ л дээ. Тэгсэн чинь одоо дэлхийн одоо бүх усны одоо ус чинь маш их цэвэршиж байгаа гэж нөгөө ингээл онгоц чинь айгүй их шатхан хараад бид нар мэддэггүй юм байна л да. Ингээл айгүй их шатхан ингээл агаар цацаал ингээл тэгэл тэр чинь ингээл доошогоо л буур штэ. Тэгэл ус хөрс ингээ хөрсний цэвэршил маш сайхан явагдаж байгаа гэж байна. Одоо гадуур машин бага явснаас болоод агаарын цэвэршилт маш сайхан явагдаж байгаа гэж байна. Энийг бас хүмүүс маань өөрсдөө мэдж байгаа байх. Тэгээд өнөөдрийнхөө нөгөө лайв янз бүрийн сэдв инээ тэрэ биш. Урдныхаа одоо жишээ нь шашны талаар бол би энэ тийм нарийн сайн яриаггүй л ойлголтоороо одоо буддын шашин чинь христийн шашнаас 700 мянган жилийн өмнө үүссэн гэдгийг одоо хүн болго мэдж байгаа. Тэгээд тэнд бас нэг би уншиж сонсож заалгаж байсан юм нь одоо нөгөө хааны хүү гэдэг шүү дээ. Тэр анхны Шакамуни ингээд янз бүрийн нэрлээд эдийн ус болгонд нэг Чигжамунич гэх юм ингээл за ямар ч байсан тэр буддаа болсон хүмүүс маань их баян тансаг амьдралаас ингээ хашааны гадна гараад те хаана ингээл 18 нас хүртлээ ингээл ерөөсө тэр дотор энэтгэхгүй чинь бид нар мэдэн штэ кинон дээрээс ингээл баян ядуугийн ялгаа нь айгүй их эрт гарцсан. Тэгээд тэр хааны хүүч ингээд ерөөсө ядуу амьдрал үүсэхгүй ингээд байжгаад юу дотор киноч байдаг те тэрнийг үзсэн хүмүүс байгаа бүх хүн мэдж байгаа. Гэхдээ яг би зөв товчгоо ярьчээ. Ингээд 18 нас хүрээд ингээд энэ айгүй том тэр хашаа нь бол хот шиг л байгаа шүү дээ. Тэр хааны юу чинь тэгэл дандаа ингээл сайхан ааштай хүмүүс, сайхан гоё хувцсан хүмүүс ингээл гоё гэсэн нөгөө хааны хүүч ингээд за 18 нас хүрээд та гадаад амьдралтай гарч болно гэл ингээл үүднээсээ гараал ирсэн чинь л нөгөө би нэтгийг явж үзээгүй л дээ. Нэтгийг явсан хүмүүс мэдж байгаа. Тэгээд газар тэнгэр шиг ялгаа те нөгөө энэтггүүд чинь халуун дулаан орныг чилгүү тэгэл энэтггүй чинь нөгөө ядуу амьдралтай хүмүүс үгээгүй ядуу байд юм байна л та. Тэгэл анх тэр хүн чинь ингээл үнийг хай гэгэрлийг олон чи ямар учиртай юм бэ ингээд хүний амьдрал адилхан бие зохицтой адилхан ингээд юутай мөртлөө яагаад ингээд юу ядг юм бэ гэд ингээд гэгэрсэн хамгийн ихний гэгэрсэн хүн шүү дээ. Тэгээд тэр чинь шашин үүшгээгүй. Тэрний чинь гэгэрээд гоё юм амнаас нь сургаал яриад байна шүү дээ. Тэгэхээр чинь ингээ хүмүүс дагаад ямар гоё ингээд дагаад аюу их дагагчтай болсон. Тэгээд нөгөө хүн чинь одоо
Бурхныхаа орон руу явахдаа одоо миний хойноос дагсан хүмүүс те тэгээд энийг миний сургаалаар амьдарч болно. Энийг тэгээд одоо шашин янз бүрийн болохыг бол тэр хүн тэгж уриалаг байхгүй юу. Зүгээр л миний сургаал, энэ сургаал миний сургаал биш юм шүү. Дээрээс бурхан хурж ирээд надад ингээд энэ сургаалын маань миний энэ хичээл зүтгэл те маш тэр чин даяанчлал бүр бид нар л нэг амархан л юм бодож байгаа болохоос биш зарим нэгэн будаагаар хоолж байсан те тэр чин ямар их ямиг бүр тэр үед давж ээж ямар их зориг төвчээр үнний төлөө бүр ямар их зүтгэл гаргаж те учрыг олох гэж ингээд буддын маань сургаал, христийн маань энэ библи ном эднэр чинь сургаал нь бол үнэхээр гоё штэ. Хамгийн гол нь тэр чинь анхандаа гоё сургагдаж явж яснаа сүүлдээ тэрний чинь ашиглаад ингээд мөнгө болгосон талаар ярих гэж байгаа болохоос биш би энэ шашнууд буруу шүү бити ингэрэгэд хэлээгөө тэр шашинт чинь тэр сургаалууд нь бүгдээрээ сайхан бид нар чинь бидний эмээ өвөө чинь энэ буддын сургаал одоо Далай лам маш мундаг хүмүүс байна. Сайн юмар хажуугаар саар их гэдэг ингээд нэг юугээ тэр материалын ертөнц рүү хитрхи их хандсан бас тэгсэн мөртлөө их том паплам пастор ингээд болцсон хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар ч л бид нэр ингээд толгойг нэргүүлээд байгаа болохоос биш одоо шашнаа болцгоо. Одоо ингэж ерөөсөө хэлж байгаа юм шиг болго өөрснөө зүрхтэй мэдрэмжтэй юун дээр очиж яхаа зан зүгээр миний зүгээр иймэрхүү байдгийг одоо ингээд хүмүүс чинь энэ сайхан цаг үед те энэ буцаагаад ингээд өөрийнхөө учрыг олох гээд энэ шинэ ирэм маань эхэлсэн байна. Сүнслэг ирэм маань эхэлсэн байна. Шинжлэх ухааныг бас буруутгаагүй би бас тэр шашны асуудал дээр шинжлэх ухаантай тэрсэлцэн гэж шинжлэх ухаан чинь бид нарыг бас маш их тэр урдны дээр үеийн юмнууд олдвор янз бүрийн юмнууд дээр чинь шинжлэх ухааны шинжилгээгээр ингээд маш нарийн гоё шинжилгээгээр ингээд тэрний чинь биднэрт бас их мэдлэг хүргэж штэ. Тийм болохоор юу ч үгүйсгээгүй. Тэрнийг би бас нөгөө нэг урд нь ингээд за энэ хүн ингээд ийм юмар ингээд ярья гэж юусэн ингэж байгаагүй. Тэгээд хитрхи их сэтгэлийн хөдөлгөөнөөр ингээд би чинь айгуу тийм юу хүн байхгүй юм. Сэтгэл хөдлөмхөө гэдэг юм уу та ингээд сургууль хичээл сургууль дээр ингээд хичээлийн мэддэг ч гэсэн ингээд самбарын өмнө гарахаараа ингээд зүрх нь гэ юу ч мэдгүй байгаа юм шиг ингээд нэг юм ингээд цохиод ингээд нөө мэддэг тэгээд ингээд хүн чинь сандраад ирэхээр чи мэддэг юм аа чи ингээд буруу зөв яриад өөрийгөө ерөөсөө хянах чадваргүй болчихж байгаа учраас хүмүүс маань өөрсдөө хянараа өөрсдөө авах юм аваад хаях юм хаяад тэгээд юу ягаараа одоо нөгөө хүн болгон чинь ингээ сайхан дэлхий дээр ирээд би биэндээ үг хэлэх хэрэгтэй бид нар ч одоо социализмын үед дээд сургалт өрсөлдөө явцсан ингээд социализм чинь бид нарыг ингэж болохгүй тэгэж болохгүй гэж их бас сургадаг болохоор ингээд нэм хашигдмалд хайрцагт орцсон зан чанартай нэг одоо энэ Германы хүүхдүүд чинь ээж аав нь ингээд айгүй сайхан хүүхдүүдтэйгээ ярьдаг болохоор хүнээс айн маань гэсэн байхгүй бид нар бол айхгүй гэхдээ бүдүүлэг харьцахгүй айгүй гоё юм эрэхтэй жоохон хүүхдүүдтэй би анх ирчээд бүр гайхдаг байсан байхгүй энэ нөгөө нэг ингээд том хүмүүс нь хүүхдүүдтэйгээ яг том үнэтэй юм шиг ярьж байгаа юм шиг ярьдаг гоё ярина тэг хүүхд нь айгүй эрт хэлд орчдөг тэр чинь бас надад нөгөө соёлын шок гэдэг шиг бүр гайхаж байгаа юм чинь бид нар чинь нөгөө хүүхдүүдтэй ингээд нялх хүүхдүүдтэй тэгэл ингээд яриад байдгүй тэгэл ингээд хүүхд толд том хүний ярианд битээ оролц гэдэг ингээд явуулцдаг байсан болохоор надад их юутайсан тэгээ одоо гээл нөгөө усын нөөвөл ёсын дагна гихчээр ингээд удаан ингээд амьдраад бас манай хүүхдүүдийн аав маань герман хүн те юу мэдчихэж байгаа зарим хүмүүс мэдээж хэрэг мэдгүй байгаа. Гэхдээ герман хүн тэгээд тийм герман хүний гэр бүл дотор орчиж байгаа байхгүй би. Тэгэхээр чин бүр сайн мэдчихэж байгаа. Одоо энд Монгол гэр бүлтэй хүмүүс бол тэр нарийн юмнуудыг бас мэдхгүй ээж магадгүй. Тэгэхээр чин бид нар чин энэ дэлхийн хүмүүс буруудаал монголчууд лаг гэл энийг хөөрөх гэж байгаа юм биш. Дэлхийн хүмүүс бүгдээрээ л мундаг. Бурхны нүдэнд бурхан бүх хүүхдүүдээ ингээ янз бүрийн царай тустай янз бүрийн юутай зан ааштай янз бүрийн энэ соёл юутай хийцэн чинь эн чинь бие бинийгээ үзий ядараа бие биентэйгээ барьцалтаараа гэж хийгээгүй харин ингээд янз энэ дэлхий чинь тэр чигээрээ гоё штэ тэр чигээр
ийм өнгө алгалсан гоё хүмүүс нь бас өнгө янз бүрийн гоё тийм монгол хүмүүс гэхэд чинь ийм гоё хар устай гоё дээр үеийн хүмүүс бол бид нар одоо ингээд Европ байсараа одоо ингээд ер нь хүмүүс ингээд жоохон сүүлийн үеийн хүүхдэд цайвар болцсон. Гэхдээ ингээд улс орны хүмүүс ингээ яагаад онцлогтой юм байгаа гэвэл эн чинь Бурхны нүдэнд гоё харагдсан байхгүй юу? Бүгдээрээ өстой гоё бие биенээсээ суралцах хэрэгтэй гэдэг. Ингээд энэ үе явж байгаад ингээд тэмцэлтэд тэрсэлддэг үе маань одоогоор дуусж байна. Коронавирус ачаар хүн болгон ивээ хичээж байна. Бие биенийхээ зовлонг ойлгож байна. Өвчин гэдэг чинь ямар муухай юм бэ? Ингээ би битэйгээ нэгдэж эхэлж байгаа байхгүй. Одоо би ингээ фэйсбુક үзэхээр өстой гоё нөгөө монголчууд ямар ч гоё хошин шок мэдрэмжтэй ингээл постод үзэхээр чинь л бүр ингээд гэртээ байгаад ингээд цаг гараад ирсэн чинь жинхэнэ авьяас нь тодорч байгаа байхгүй. Тэгээд үнэхээр гоё байсан. Тэгээ би яг маш их зориг ингээ гаргаж агаад тий нэг лайв эхлүүлсэн. Тэгээд авахн аавнаа үгүй эцхнийг ч ингээ би монголчууд ингээд хүнээс нөгөө сүулдэ ингээ бид нар ч бол үг сонсдог байлаа шүү дээ. Дотроо үгэлж байгаад ч гэсэн ээж аав загнах юм ямар гэсэн биш гэж байгаа л ингээл сонсдог байсан. Одооны хүүхдүүд бол ингээд үг ерөөсөө сонсож сураагүй. Ингээд нөгөө нэг Европын хүмүүс, Америкт хүүхдүүд ингээ хүүхдийн эрхийг хамгаалтын гинлээ гэл ингээл тэрний чинь бүр зүгээр л ингээл хоосноор тусгаад авсан. Энд чинь хүүхдүүд нь өөрсдийнхээ эрхийг мэддэг, ээж аавынхаа эрхийг мэддэг, хүндлэх соёлох ингээ ээж аваасаа үг сонсдог хүмүүс аахгүй. Тэгэхээр чинь одоо сүүлийн үеийн хүүхдүүд бол би нөгөө юу ячихгүй Монголд одоо өөртөө тохиолдсон юм яриа штэ. Монголд явж байгаад ингээд автобусны дотор явж байлаа. Цөөхөн хүнтэй тэгсэн чинь тэр хотелд нэг хоёр хүүхэдтэй эрэгтэй хүүхэд сууж байлаа 10 насны. Тэгэл нөө миний дүүнэр ингээд айгүй удаан явж байгаа чинь тэр чинь нөгөө төвчрээ мөвчрээ гэл тэгэл миний дүүнэр бити ингээд чанга орлолтод бити юу яагаад ингээд энэ олон нийтийн газар ингээд юу яаж болдгоо шүү гэдгсэн аахгүй юу. Ингээд чанга ярьж болохгүй шүү гэсэн чи ерөөсөө үг сонсдгоо. Тэгэхээр би нөгөө яхад социализмын үеийн хүн чинь тэр зан чанар гаргаад очоод хоёул ингээд нэг цохоо ийцсэн. Та нар ямар сони юм бэ? Хүний үг сонсохгүй байна. Том хүний үг сонсохгүй гэсэн чинь нөгөө хүмүүс чинь ингэж очиртаад бүр ингэж тааг дуугалчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь би найзтай хэллээ. Инглээ би өнөөдөр гэдгсэн чинь хүү ээжээс нэр тэр хүмүүс чинь одооны хүмүүс ээж аав нь бүр ингэж юу яхаа болсон чи одоо тэгж жагаад бараг тэр цагтаас сэргийлэхтэр очих гэж байгаа юм бэ. Тэр нь буруу байсан. Хамгийн гол нь хүүхдүүдэд зөв хүмүүжлэхтэй хамгийн чих зөөлөнтэй те зөөлөн яриад ингээд тэр нь сурцсан хүүхдүүд би бол энд нөгөө хүүхдүүдэд тэг цохох шаардлага байдаггүй. Миний одоо энэ социализмын юм байж л энэ дотор л байж байгаа шүү дээ. Ингээ сахилахгүй болохоор надад хүүхдүүд ингээ цохох шаардлага байдаггүйсэн. Ингээ Монгол ингээ хүүхдүүд ингээ хидэн удаа хэлээд ингээ буур ингэсэн. Тийм болохоор хүүхдүүдээ ингээ гоё зөв хүмүүжүүлэн дээр үеийн нөгөө одоо манай монголчууд чинь одоо бид нар би одоо ингээл зөв юмыг л ярихад одоо өвд эдс рүүгээ л орчин яг үнэ. Манай өвгдөөцүүд ямар гоё зөв амьдарч байсан, ямар гоё байгаль дэлхийгээ хамгаалж байсан, хайрлж байсан. Тэгээд дээр нь үр хөвгтүүдтэй ямар гоё тэр үед мэдгүй дээр үед манай эмээ эднэр нэг зохиод содоод байсныг мэдтгөө үг хэлэхээр нэлээд ширүү хэлэх юм бол бид нар чинь бас тэгж ихэж даруулгатай байж тэ ер нь бол тэгээд одооны хүүхдүүд ийм болчлоо. Одооны хүүхдүүд гэдэг ингээд хойч үеигээ муулаад байх биш. Бид нар л тийм үлгэлд дуурайл өгсөн байна. Бид нар л хойч үедээ нөгөө урдныхаа үе шиг ингээд хандаагүй байна. Тийм болохоор ингээд үе үеэрээ талцаал, хуваалцаал, би бинийгээ ингээд муулаал тэгээд байхгүйгээр одоо бүгдээ энэ цаг үе дэлхийд тэр чигээр өөрчлөгдөж штэ. Тэгэхээр чинь бид нар энэ дэлхийн урсгалтай бид нар дандаа хамт явдаг штэ. Улаасаа социалист нийгэм байж хаад социалист нийгэм болоод ингээл бүх юм онгорхоо нээлттэй болоод бүх юм онгорхоо нээлттэй болоод одоо ингээд дэлхийнхаа байдлыг ажиглаад цаг үе мэдрээд ингээд бүгдээр ер нь бол тэгэл нэг нөгөө өв уламжлалгаа тий би социализмын үед чинь бид нар чинь өв уламжлал түүхийн дардаг байсан боловч бид нар чинь тэргүй эмээ өвөө маань бид нарт ингээд биеэр үлгэр жишээ харуулчихж байгаа юм чинь тийм хөгшөд урдныхаа үеэр бид нар тэгж дайрч доромжилж сургаагүй
Тийм болохоор их гой биднэрт үлгэр дуурал үзүүлдэг байсан. Тэгээд орчин үеийн хүмүүс бол миний хувьд бол тийм айхтар болохоо байдалцсан, айхтар гажцсан юм ерөөсөө байхгүй шүү дээ. Тэр одоо би бол энд байж байхдаа тэр UB comedy гэдэг тэр битгий сонс гэд гой подкаст хийдэг. Ямар ухаалаг, ямар мундаг, ямар гоё юм ярьж байна. Гой хүмүүсээ игч оруулахын ерөөсөө чих салгамааргүй тийм гоё юмнууд ярьдаг хүүхдүүд байна. Яг хоо би очиод ингээд нөгөө нэг нэлээд залуу насны хүүхдүүдтэй энтгшгээ их бас хайрлаад харцсан чинь зарим хүүхдүүд манад орж ирж хулгай хийсэн. Миний хамгийн нөгөө хуучин уцсахгүй нэг юм тэрнийг одоо сонсож байгаа бол тэр хүүхдүүд мэдж байгаа. Гэхдээ хамгийн миний чухал юм байсан манай хүүхдүүдийн гоё дээр үеийн бичлэгүүд ингээл бидний зургууд би ингээд нөгөө нэг тэр утсан дээр бүгдийг ингээд юу яцсан гэсэн чинь миний утсыг ингээд тэр чинь нэг тийм гоё үнэтэй цайтай утас бариагүйсэн шүү дээ. Би тэгээд орж ирээд нэг гоё юм яриад анаа гэж сууж байгаа хулгай хийгээд аваа явцсан хит хитэн хүмүүс намайг мөнгө төгрөгөөр залилсан тэр хүмүүс намайг одоо харж байгаа бол мэдж байгаа бах. Би хойноос нь хөөцөлтөөгүй ягаад гэвэл би өөрөө алдаа гаргасан биз дээ. Нөгөө хитрхи их боломжтой нөгөөд итгэцсэн байна. Тэгээд итгэлийн маань маш их нөгөө хугална гэж ярьдаг шүү дээ. Улсын хүмүүс байгаа. Гэхдээ тэр болгоныг би тэр хүмүүстэй биш нийгэмтэй холбож байгаа байхгүй юу? Нийгэм маань л мэдгүй бид нар социализмын үед сургууль сурахад он сайн муу сурдаг гэл хүн амтнаас сулгай гэдэг хүүхдүүд байдаг чгүй байсан. Бүгдээрээ л яг дүн мөн л өөрөөсөн болохоор бүгдээрээ л ийм эргэтгэж байсан. Тэгэхээр одоо бүгдээрээ хүүхдүүдээ миний хүүхэд, тэрний хүүхэд, чиний хүүхэд гэж ялгалгүйгээр ахмад настай хүмүүс нь бас гоё хэлж сургах хэрэгтэй байна. Би ч одоо ахмад нас руугаа бараг орчлоо шүү дээ. Тэгэхээр чинь бидний хүүхдэд бид нарт яаж хандчихсан тэрнийгээ сэргээгээд те зүгээр л нэг бид нар чинь ажилгүй болчиход одоо тэтгэвртэй гарчих юм л ажилгүй болол нийгэм тэргүй болчихж байгаа юм биш шүү дээ. Бид нар чинь хийсэн бүтээсэн юмтай, үдсэн туршлагатай, амьдралтай тэгээд тэрний чинь гоё хүүхдүүдтэй зааварчлаад хүүхдүүдээсээ бас сураад шинэ үеийн хүүхдүүд сурах юм зөндөө гоё байна. Тэгээд энэ коронавирус одоо бүх баар сав бүх юмнууд хаагдаад ирсэн чинь ямар гоё юмнууд байт юм бэ? Тэр урлагийн хүмүүс их гоё, ямар сайхан ч хүмүүсийн тэр гоё тоглолт зохиогоол одоо voice эднэр гэл тэр шүүгчд мөгчд нь бүгдээрээ ямар ч гоё сайхан юм дээ. Надад бол их л сайхан санагдчихж байгаа. Тэгээд нэг тиймэрхүү л өнөөдөр юм ингээд дуусгын. Тэгээд одоо энэ нэг авгаа чинь бүр хөөрцөн тий өдөр болгоно нэг лайв гээл нэг камерын өмнө сууж явах ингээл гэж манай чинь их юу штэ. Гэхдээ тэр нэг юм хүн шүүмжлээд хүний талаар бодоод байдаг бодлуудаа ингээд багсгаад тий надад хэрэгтэй юм нэг би бол ингээд одоо ингээд нийгэм одоо бүх дэлхийн өөрчлөгдөж байгаа хүмүүс сонсож байна. Манай монголчууд нөгөө сайн их сонс гээд хоёр чих нөгөө баг яар гээд ам тэгээд заяадаг гэдэг. Гэхдээ би нэг ам нь амар цураал нэг хөөрөөл биш. Өөрөө нөгөө Монголд амьдраад Монголын маань амьдрал маш их бид нарыг гарсан ингээ намайг явснаас хойш хэлэхгүй яж чадахгүй байгаа байхгүй хэлэхгүй яж чадахгүй байгаа. Ягаад гэвэл хайртай учраас. Ягаад гэвэл бид нарт тэгж бүр амар болчоогүй байна. Тэгээ би бас ягтай нөгөө Европ хүмүүсийг хайраас их холдсон эднэр гэж ярьсан. Тэр чинь энэ хүмүүс чинь нөгөө ёс журамдаа хэд баригдсан байна шүү дээ. Ёс журамдаа баригдсан сайн хүмүүс. Би бол герман хүмүүсийг муу хүмүүс гэж хэлэхгүй. Дээр үед бид нарыг жоохон багт чинь германууд хүүтэн замтай юу гэл ингээд бид нар жоохон багт сонсдог байсан. Яг дунд нь ороод амьдрах юм бол ер нь Европ руу би бодохдоо бид нар чинь бас Европт энэ тэнд хотуудад улсуудад очижээ тий ингээл бас л нэг жоохон юм мэдсэн ч гэдэг юм одоо юу яатсан харьцуулах бас нэг жоохон юмтай болсон байна шүү дээ. Тэгээд герман хүмүүс бол их мундаг сайн хүмүүс их үнэнч
хариуцлагатай, маш их хариуцлагатай багтаа хүмүүсийг хүүхдүүдийг тэг хүнийг ингээ ялгаж харцдаггүй. Үнийг гадаад үзмжээр нь юм уу, эсвэл лесбийн байна уу, тэр гомон байна уу, транс байна уу, нүдэ бутсан байна уу, будаагүй байна уу, тэр хүний л ирэх. Тэр энэ амьдралд энэ олон өнгөнөөс өөртөө яаж сонгож амьдрал байна. Бидний үед бол тийм мэддгүй байлаа шүү дээ. Тэгээ Монгол оронд маань бас их мундаг тэр өөрсдөө илэрхийлсэн тэр транс лесби амьдралыг сонгосон тэр хүмүүс маань өөрсдөө бас нөгөө нийгмийн дунд амьдралаа байр сууриа олох гээд тэгээд маш их тэмцэл хийгээд бас их зоригтойгоор гарч ирж байгаа. Улаасаа л тэгэл дурдсан, улаасаа л тэр амьдралыг сонгоцсон бол тэр хүмүүс бид нараас хүндлэх хэрэгтэй шүү дээ. Би бол ингээд нөгөө нэг гамбууш гэдэг ингээд хэлээд идэг нэг гамбууш гэдэг хүн байдаг шүү дээ. Тэр бид нартай нэг орцонд байсан. Манай хамгийн доотлын орцонд ээж манай сургуулийн багш байсан. Би үнэхээр бахархаж байна. Үнэхээр бахархаж байна. Тэр үед чинь ёстой нөө айгуу гоё ил тод хэлдэг айгуу мундаг хүн шүү дээ. Тэгээд би нэг юунуудын нэг ярьцлагнуудыг уншсан чинь өөр их гоё ярьж байгаа байхгүй ингээд айгуу мундаг тэр чи их гоё л да бид нар багасаа яриагээ сонсч байсан. Одоо манай байр марны хүмүүс юу яаж байгаа л их гоё их хошин шог ярьдаг их хил ам мундаг. Тэгээд нэг ярилцлага дээр тэгж байгаа байхгүй таныг урд нь ингээд хүмүүс яаж хүлээж авдаг байсан бэ ингээд яадаг байсан бэ гэдгсэн чи ягт чулуу шидэл дарамжлал гэл ингээл нэг юу ч олоогүй юм шиг ярьж байгаа байхгүй. Тэр хүний амьдралаар бид нар ингээд тэр цаанаасаа тэгээд турцсан тийм хүмүүсийг бид нар ойлгох хэрэгтэй шүү дээ. Бид нар дундаа авах хэрэгтэй, хайрлах хэрэгтэй. Ямар их хэцүү амьдралыг тэр хүн туусан байна. Бид нарыг л нэг хүн ингээл өөлөөл гоочлжвал бид нар чинь зүгээр өстө нарай бөөн сүд болно. Тэр хүн чинь насаараа өөлөөд гоочлуулсан мөртлөө өөрийнхөө хийх юмыг хийгээд өөрийгөө ёстой гоё авч яваад өөрийнхөө төлөө амьдраад хүмүүсийн бахархал болоод байж штэ. Тэр хүнийг бол би ингээл тэр хүн чинь яг үүндээ бол цаанаасаа тийм гажуудалтай төрсөн хүн шүү дээ. Түүнээс биш ингээд ямар нэг юм сонгоцсон биш. Тэгээд тэр хүмүүсээ бид нар хүндэл сурах хэрэгтэй. Тэр хүмүүс чинь бид нартай л адилхан амьдрах гэж байгаа. Бид нартай л адилхан хайрыг хүсдэг. Бид нартай л адилхан бас нийгэмд байр суурь олохыг хүсэж байгаа. Тийм болохоор зөөлөн хандаарай. Ойлгохыг хичээгээрэй. Би нөгөө нэг тэр хүний чинь багаас нь хараад өссөн тэр үед чинь бид нар хүүхдүүдээс юм чахт нөгөө гой юм ярихаар намаа ангаагаал дэрэгдэн зогсож байхаас шинэ ах юм энэ их юм уу ах юм уу гэж боддогчгүй байсан. Өөр баярлал баг гой юм ярихаар нь тэгээд яг хөө алдаж онох юм чинь тэр хүн тийм хүн байна уу эсвэл яг эмэгтэй хүн байна уу яг эрэгтэй хүнээр амьдарч гин үү тэрнээс ерөөсөө шалтгааллахгүй алдаж онохоо хүрвэл тэр хүйснээс шалтгааллахгүйгээр алдаж ондоо штэ тэр хүний алдааг нь хараал тэгэл юу ядааш тэр хүн бол маш тэмцэлтэй гоё хүн бид нарын миний л авдаг бахархал тэр яг хөө бахархал гэлээ нэтэрэг л хүмүүс ярина л үз миний хувьд бол тэр ёстой амьдралд өөрийгөө олохын төлөө тэмцсэн өөрийнхөө сайхан бие авч явдаг хүмүүстэй бас гоё ярьдаг илэн далангүй ингээд их гоё яриад байгаа болохоор нэг л амархан амьдрал туулсан юм шиг ингээ хүмүүс бодоод иддэг тэр чинь үгүй шүү дээ цаана бид нартай л адилхан гомддог бид нартай л адилхан нөгөө нэг одоо өвддөг бид нартай л адилхан зовдөг тийм л хүн байгаа шүү дээ тийм болохоор тийм хүмүүсээ ойлгохыг хичээгээрэй. Одоо шинэ үеийн залуучууд их зоригтой болчтой. Тэгээд өөрсдийнхөө нийгмийн байр суурийг эзлэхийн төлөө янз бүрээр л оролдож штэ. Тийм болохоор бүгдээрээ сайхан өссөн хувцас нас үсээр нь ялгуурлахгүйгээр те бидний үед бол бас тийм урайлаацсангууд ч байдаг байсан. Тэр хайрлах хэрэгтэй. Би биэнд нэгэ дэмжих хэрэгтэй. Би биэндээ бас гой сайхан үгийг хэлэх хэрэгтэй. Ягаад гэвэл хүн урмаар тэжээгддэг. Ууцыг хугалахаар урмыг хугалахаар ууцыг хугалаа гэд бас үг байдаг шүү дээ. Тэгээ би биэндээ сайхан урам өгч инээмсэглэж би бинийг харахаар ингээд зугтаж муухай харах юм ингэж дэше доош харахгүйгээр ингээд өдрөө нь хараа сайхан таныг энэ дэлхий дээр байгаа надтай амьдарч байгаа ингээд энэ Монгол оронд минь амьдарч байгаа талархж байгаа шүү гэд сэтгэл дээр ингээд
гоё нүдэрээ нэмсгэлэл өгөөд ингээ сайхан тэгж амьдарцгаая. Тэгээд болохгүй бүтгүй юм айруул зөндөөл юм байгаа шүү дээ. Тэрэн дээр төвлөрөөд явах юм бэ. Тэр аяндаа тэгэл хүн сайхан юмаа хийгээл сайхан юм яваад ирэхэд аяндаа засагдаад хүмүүс чинь тэгэл амьдралд өөрснөө ойлгоод ирнэ шүү дээ. Тийм болохоор бүгдээр сайхан юм дээр энэ коронагийн хэцүү үед бидтэй дэмжлэг өгчнэ. Тийм шүүмжлэлээд л хүнийг нэг мундаг болох гээд чи бид нар ч одоо яг л адилхан гэдээ би хэлсэн шүү дээ. Бүгдээр л яг адилхан нэг дээд сургууль сурсан байна уу, ингээл дарга цэргэн байна уу, бүгдээрээ л нэг зүрхтэй нэг бүгдээрээ оюун бодол, тунгаах оюун бодолтой хүмүүсээ болохоор ингээд сайхан амьдарцгаая. Өнөөдрөөс эхлээд хайрыг хэрэгжүүлье. Тэгээ дандаа л хэрэгжүүлжсэн би нэг амар хайрын ихний хэрэгжүүлэгч юм шиг уучлаарай. Тэгээд өдрөө гоё өнгөрөөгөө. За баяртай. Бүгдэнд нь хайртай шүү.